За бүгдээрээ сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Эзний ивэл дүүрэн байна уу? Амен. За тэгээ бид нар хамтдаа 1-р Тимот цагтлыг үзэж байгаа тийм ээ. Тэгээ бүгдээр хамтдаа энэ цагт нэг удаа эзний өмнө ирээд залбирцгаая. Эзэн минь таны үгийг суралцж байхад та надтай бидэнтэй хамт байгаа чи. Та ариун сүнсээр өөрийн үннийг надад илчилж өгөөч гэж бүгдээрээ хамтдаа энэ цагт нэг удаа энэ цагийг өргөн залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Та бидэнд энэ гайхамшигтай ивэлтэй өдрийг зөвшөөрч өгсөн учраас бид нар хамтдаа энэ эрх чөлөөтэй тусгаар тогтносон энэ Монгол эх орондоо эрх чөлөөтэйгээр айдасгүйгээр хамтдаа таны өмнө цуглараад танд хүндэтгэл мөрөглийг өргөх энэ ёроолыг зөвшөөрсөн учраас таньда талархаж байна. Эзэн бурхан үнэхээр энэ цагт бид таны өмнө нэгэн хүн мэт даруугаар ирээд таны үгийн өмнө даруугаар сүгдэж байна. Эзэн та өөрийн ариун сүнсээр бидний зүрхэнд хүрээч. Та өөрийн үгийг бидэнд айлдаач. Өөрийн үгээр дамжуулан та биднийг угаан ариусгаач. Та өөрийн үгээр дамжуулан биднийг саваадан зэмлээч. Та өөрийн үгээр дамжуулан биднийг босгон байгуулаач гэж танаасаа залбирanгуйж. Ариун сүнс бурхан минь та энэ газар ажиллаач. Бидний хүнийг болгоны зүрхэнд хүрээч. Эзэн та өөрөө хүн бүрийн зүрхэнд өөрийн тааламжт тэр сайн тааллын дагуу өөрийн үгийг ухааруулж тийхүү та бидний амьдралыг өөрийн хүслээр чиглүүлэн хөтөлж өгөөрэй гэж танаас залбирanгуйж. Эзэн энд байхгүй байгаа ахын дүүсээ танд өргөж та хаа байгаа газар нивэж ажиллаж өгөөч. Эзэн та тэдэнтэй хамт байж өөрийн ивэлийг болгож өгөөч гэж танаас залбирч. Бүх гол залбирлаа таньдаа өргөж энэ цагийг эхнээс нь дуустал таньдаа даатгаж Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн даатхан залбирч байна. Амен. За тэгэхээр бид нар хамтдаа 1-р Тимот цагтлыг цувралаар үзэж байгаа. Тэгэхээр ингээ нөгөө дундуур нь өөр номлолууд ороод яваад байгаа болохоор бас мартаж санджээж магадгүй гэдэг үднэс 1-р бүлгийг товчхон та бүхэнд сануулъя гэж бодож байна. За. Тэгэхээр 1-р Тимот цагтлын эхэнд бид нар үзсэн тийм ээ. Өмнө нь 4 номлол үзсэн санагдчихэв. За. Тимот цагтлыг бичих болсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр Паул Тимотиг Эфест үлдээчээ гэж ятгсан байгаа тийм ээ. Яагаад гэвэл Эфесийн чуулганд асуудал байсан. Тэнд ямар асуудал байсан бэ гэхээр хуурамч багш нар гарч ирсэн байсан. Тэр багш нар өөрсдийгөө яг хуулийн багш гэж өргөмжлөөд хүмүүст юу хийх ёстой, юу хийх ёсгүйг нь тулгаж зааж шаардаж байсан боловч тэд нар өөрсдөө тэр хуулийн амин сүнсийг нь ойлгохгүй байсан. Тэд нар дими өөр сургаал заах, дими чалчаа руу хэлбэх ийм үзэгдэл яах вэ? Эфесийн чуулганд бий болсон байсан. За цаг хугацааны даваад үзвэл тухайн үед Эфесийн чуулган нэг 13-аас 15 орчим жил болчихсон ийм чуулган байна. Бас яг ч тийм цоошин чуулган биш. Нэлээд хөлөө олчихсон. Гэтэл тэнд тийм зүйл бий болсон. Ягаад тэгэхээр ийм зүйл заахгүй байх гол шалтгаан нь юу байсан бэ гэдгийг Паул энд Тимот тайлбарлахдаа энэ бол хайр юм а гэж хэлсэн. Цэвэр зүрх, сайн мэс чанар, хувиршгүй итгэлийн хайр гэж хэлсэн. Хайр байхгүй учраас тэр хүмүүс яасан? Хуулиар дамжуулж өөрийгөө өргөмжлөх нэг талаас. Нөгөө талаас хуулиар дамжуулж бусдыг унгаах. Энэ дундаас хомхой их ашиг олох ийм зүйл рүү хэлбийсэн ба. Тийм учраас Паул хайрлуу Тимотиг хандуулахаар сануулсан ба. Тэгээ цааш нь үргэлжлүүлээд Паул хуулийг тайлбарласан. Хууль нь хэрэггүй биш хэрэгтэй. Энэ бол гим нүгэлтнүүдэд чи буруу зүйл хийж шүү гэдгийг ойлгуулах хэрэгсэл болдог гэдгийг хэлсэн. Тэгээ бид Ром загтал дээр үзсэн тийм ээ. Хууль хэдийгээр юу хийх ёстой, юу хийх ёсгүйг зааж өгдөг ач тустай боловч тэр хийх ёсгүй зүйлийг хийхгүй байх. Хийх ёстой зүйлээ үргэлж хийх хүчийг нь хүнд өгдөг. Тийм учраас хуулийг хэдий чинээ мэдэх тусам хүн төдий чинээ цөхөрч байдаг. Яагаад гэвэл хуулийг хөдий чинээ хүн мэдэн төдий чинээ би энийг биелүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлгож байна. Өөрөөр хэлбэл хууль бол нэг талаасаа бидний нүүр царай ямар халтар байгааг бидэнд харуулдаг төл ба. Гэхдээ тэр хуулинд бидний нүүр царайг угаагаад өгөх хүч байхгүй. Эндээс цөхрөл бий болдог гэж бид нар ярьсан. Эндээс хүмүүст аврал надад хэрэгтэй юм байна гэсэн ухаарал ирдэг. Би яаж аврагдах вэ? Би уг нь энэ хуулийг сахиад төгс амьдраад аврагдчихъя гэж уг нь бодсон боловч надад энэ хуулийг сахих хүч алга. Би одоо яах вэ гэдэг. Тэгээ Паул энэ асуултын хариулт болгож
1-р бүлгийн 12-аас 14-р ишлэл, 15-р ишлэлдэр өөрийгөө жишээ болгож ярьсан баг тий. Би яг ийм нүгэлтэн байсан юм аа. Хамгийн адгийн нь би байсан юм аа. Гэхдээ Бурхан намайг аварсан юм аа. Яаж аварсан бэ? Есүс Христийн сайн мэдээг ганцхан өгүүлбэрт хэлсэн. 1:15 дээр. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн гэдэг нь итгэмжтэй бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой сайн үг байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ нүгэлтнүүдэд хуулийг таниад, хуулиас болж цөхрөнгөө барцсан хүмүүст авралыг өгөхөөр Есүс Христ ирсэн юм а гэдэг хэлсэн. Энэ бол сайн мэдээ юм а гэж. Харин энэ сайн мэдээний төлөөх тэмцэл бол сайн тэмцэл юм а гэдгийг дараа нь хэлсэн байна. Сайн тэмцэл. Энэ сайн мэдээний улмаас бидний дотор өөрөө өөртөөгөө тэмцэх тэмцэл бий болдог. Бас энэ сайн мэдээний улмаас бидний гадагшаа чиглэсэн сайн мэдээний төлөөх энэ тэмцэл бий болдог. Энэ аль нь сайн тэмцэл. Гэхдээ энэ сайн тэмцлэр бид нар тэмцэхгүй юм бол юу болдгоо гэж хэлсэн. Бидний итгэл сүрсэн хөлөг шиг болно гэж Паул хэлсэн. Тэнд хоёр хүний жишээ хэлсэн тийм ээ. Хуминай, Александр нар. Тэд нар яасан? Итгэл сайн мэс чанараа гээсэн. Үүнээс болоод сайн тэмцлээ орхисон. Үүнээс болоод итгэл нь сүнсэн хөлөг шиг болсон. Урагшаач явдаггүй, хойшооч явдаггүй, нэг газараа гацсан тухай хэлсэн. За тэгээд одоо 2 дугаар бүлэг рүү орж ирж байна. За одоо Паул яг энэ Тимот загтлыг бичих болсон зорилгоо биелүүлж эхэлж байна эндээс. Өмнөх нь бол тайлбар байсан. Танилцуулга байсан. Одоо яг гол зорилго руугаа ирж байна. Хэрвээ та нар санаж байгаа бол бид нар дараа нь 3 дугаар бүлэг дээр үзнэ. Паул 1-р Тимот загтлыг яагаад бичсэн бэ гэхээр Эфесийн чуулганд байсан итгэгч нарт итгэгч хүн чуулган дотор хэрхэн амьдрах ёстой. Чуулган дотор хэрхэн бие авч явах ёстойг зааж сургахын тулд бичсэн байна. За 1-р бүлэг бол яах вэ? Тайлбарлаж, онлын тайлбар явуулж байна. Ийм шалтгаанаар би бичлээ. Учир нь ийм юм аа. Энэ бол сайн тэмцэл юм аа. Ингээд тайлбарлаад одоо энд юу гэж гол хэсэг рүүгээ орж ирж байна. Хамгийн түрүүнд Паул чуулганы итгэгч нарт нэг чухал зүйлийг сургаж байгаа. Энд юу гэж хэлсэн бэ? 1-р ишлэл. Тиймээс бүх хүний төлөө гуйлд, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргөж юуны өмнө чамайг ятгая гэж хэлсэн. Хамгийн түрүүнд Паул одоо нөгөө чуулганд зориулсан заавраа өгч юм тийм ээ. Тэгээ хамгийн түрүүнд хамгийн чухал заавраа өгдөг. Тэгээ юу гэж хэлсэн? Энэ бол залбирал юм а гэж хэлсэн. Залбир гэж хэлсэн. Бүх хүний төлөө залбир гэж хэлсэн. Зөвхөн өөртөө таатай хүмүүсийн төлөө гээгүй. Зөвхөн хайртай хүмүүсийнхаа төлөө гээгүй. Зөвхөн гэр бүлийнхаа төлөө, зөвхөн үр хүүхдийнхаа төлөө гээгүй. Бүх хүний төлөө залбираарай гэж хэлсэн. Тэгээ үргэлжлүүлээд нэг чухал зүйлийг хэлсэн. 2 дугаар ишлэл дээр. Хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө залбир. Эсрэг гэж хэлээгүй. Төлөө залбир гэсэн. Тэгвэл бид итгэл сүсэгтэй, хүндлэлтэй, тогтун төвшин амьдрах болно гэж хэлсэн. Тэгэхээр энд бүх хүний төлөө залбир гэж хэлэн гут хамгийн ихний аргумент. Тэгвэл энэ биднийг дарлаад байгаа, дээрлэхэд байгаа, мүлжөөд байгаа, хавчаад байгаа, алж хятаад байгаа энэ хаад ноёдын төлөө ч гэсэн залбирх юм уу гэж асуулт гарч ирж байна тийм үү? Органикаар. Тэр асуултанд энд хариулж залбир. Тэдний төлөө залбир гэж хэлсэн. Тухайн үеийн итгэгч нарт ингэж захих том шалтгаан Паулд байсан. Яагаад тэгэхээр тухайн үеийн Христ итгэгч нарыг юу гэж үздэг байсан бэ гэхээр Есүс Христ гэдэг хааныг өргөмжлөөд Ромын эзэнт хааныг үл тоодог хүмүүс гэж үзэж байсан. Тийм учраас Христ итгэгч нарыг төрийн эсрэг тэрслүү, төрийн эсрэг дайснууд гэж үзэж хавчиж хядчихсан. Тийм учраас Паул та нар энэ төр хаан энэ эрх мэдэлтнүүдийн төлөө залбирснараа бид нар энэ төрч ёсны эсрэг зогсоод байгаа хүмүүс бишээ гэдгийг ойлгуулна гэж хэлсэн. Нэг талаас. Нөгөө талаас энэ чухал мэрэгэн ухаан. Өөрөлдөл Христ итгэгч бид нарыг түүхийнхэн туршид одоо Христ итгэл гэдэг маш хүчтэй итгэлээр сугларсан юм бүлэг хүмүүс байгаа байхгүй. Чуулган талаас харуул гэр бүл байгаа байхгүй. Маш хүчрхэг гэр бүл. Тэр энэ хүчрхэг гэр бүл бүлэг хүмүүсийг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн оролдлого чуулганы түүхийн туршид байсан байхгүй. Байсан. Тэр оролдлогод биднэрт яг дархлаа болгох ишлэл энд явж байгаа. Бид нар одоо ирэх барьж байгаа хүмүүсийн төлөө залбирх ёстой гэж. Тэ. Унахын төлөө гэж хэлээгүй. Тэр хүмүүсийн төлөө. Тэр хүмүүс зөв сайнаар засаглахын төлөө. Тэд нар өнөөдөр биднийг хавчиж алж ийсэн ч ухаарахын төлөө, сэхэрхийн төлөө, аврагдахын төлөө
залбираарай гэж энд Паул хэлж байна. Тэнгуут одоо хэрэгжүүлэлттэй бид нар өнөөдөр хэний төлөө залбирах вэ гэж. Тэгэхээр би хэрвээ энэ сургаалыг дагавал өнөөдөр бид нар одоогийн ерөнхийлөгчийн төлөө, ерөнхий сайдын төлөө, их хурлын даргын төлөө, сайд дарга нарын төлөө залбирах ёстой болж. Энэ би ардын нам, арчилсан нам, хүн нам хэн байхаас үл шалтгаалаад итгэгч хүнийхээ хувьд бид нар залбирах ёстой болж. Дараа нь сонгуул болно. Дараа нь арчилсан намын ерөнхийлөгч, арчилсан намын ерөнхий сайд гарч ирнэ. Би ардын нам учраас ийшээ залбирахгүй. Унахын төлөө залбирна гэхгүй нэ шүү дээ. Бид нар яг дараагийн хүн хинч гарч ирсэн бид нар тэр хүний төлөө залбирч. Энэ нь эргээд бид нарыг яг нөгөө Христ итгэгч нарыг төр засагтаа турхирах замаар улс төрийн зорилготой ашиглаж байсан гашуун түүхүүд бас бий. Чуулганы түүх. Ийм зүйлийн хэрэгсэл болохоос бид нарыг хамгаалдаг маш том дархлаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр үрд ингээд чуулганы эндэр дээр ч гэсэндээ те бид нар төр засгийнхаа төлөө залбирцгаая гэж уриалж байгаа нь энэ ардын намын төлөө залбирая гэсэн үг биш байхгүй те. Яг одоо засаг барьж ардын нам барьж бол бид нар тэр засгийн төлөө залбирах хэрэгтэй. Хэрвээ ардсан нам солигдоо гараад ирвэл адилхан л бид нар залбир. Яагаад тэгэхээр тэгвэл энд юу гэж хэлсэн бэ? Та нар итгэл сүсэгтэй, хүндлэлтэй, тогтвон төвшин амьдрнаа гэж хэлсэн. Өнөөдөр энэ төр засгийг удирдах байгаа хүмүүст залбирлын дэмжлэг хэрэгтэй байна. Энэ хүмүүс чинь ингээд Бурхныг таньж мэдээгүй учраас ингээд мунхарлын туйл болоо явж байгаа байхгүй. Тэдний төлөө бид нар залбирах хэрэгтэй. Тэд нар зөв шийдвэр гаргахын төлөө бид нар залбирах хэрэгтэй. Тэд нартэй ухаалаг байхын төлөө, ард түмнээ бодохын төлөө бид нар залбирах хэрэгтэй. Тэгээ хэрвээ цаг нь бол эзэн өөрөө тэр хүмүүсийг солино. Эзэн өөрөө дараагийн хүнийг босгож ирнэ. Тэгээ бид нар тэр хүмүүсийн төлөө бас залбирах хэрэгтэй. Тэгвэл энэ улс орон чинь яг нэг арай танагтай байна шүү дээ. Арай нэг учиртай байна. Бидний амьдрал ахуйч гэсэн арай дээр байна шүү дээ. Тухайн үеийн яг энэ шууд утгаараа юу гэж хэлсэн гэхээр Ромын эзэн хааныг эсэргүүцэгчд гэж үзээд итгэгч нарыг хятах гэдсэн байхгүй. Тийм учраас үгүй ээ. Бид нар хааны төлөө залбирч штэ. Урт наслаасаа ухаалаг байгаасаа залбирч штэ. Юу яриад байгаа юм бэ те? Бид нар хааны эсрэг биш. Бид нар хааны төлөө гэж. Улс төрийн хамгаалалтын нэгтлийн бас алхам. Тэгэхээр энэ айгүй ухаалаг заавар. Тэгэхээр хамгийн түрүүнд бүх хүний төлөө тэр тусмаа эрх мэдэлтнүүдийн төлөө залбираарай гэж хэлсэн. Ийхүү эрх мэдэлтнүүдийн төлөө залбирх үедээ бид нар юуг өөртөө болон бусдад сануулж яддаг вэ гэхээр хамгийн дээд эрх мэдэл нь эзэнд байдаг юм а гэдгийг бид нар сануулж. Бид нар заримдаа боддог. Энэ нэг ерөнхийлөгч, энэ нэг ерөнхий сайдыг сольчингууд бүх юм сайхан болж байгаа. Үгүй. Тэгээ тэр хүмүүсийг тэр байр суурин дээр тавиад тэр хүмүүсээр дамжуулж ажиллаж байгаа нь бурхан гэж хэрвээ итгэх юм бол эзэн та тэр хүмүүсээр дамжуулж ажиллая гэж. Заримдаа бидний нүдэнд харж байгаа юм яг нүдэнд харагдж байгаа шиг заримдаа байдаг. Заримдаа маш муу зүйлийг хийгээд байгаа тэр хүмүүс. Гэхдээ яг тэр муугаас нь ч эзэн сайнаар эргүүлээд сайн үр дүнд хүргэдэг гэдгийг бид нар итгэж байгаа тохиолдолд бид нар залбирах ёстой болж. Ингэж Паул сургасан байна. Тэгээд Паул энэ тухай ярихдаа үргэлжлүүлээд нэг чухал зүйлийг хэлсэн. Бид нар ингэж залбирч тэр хаадын төлөө, эрх мэдэлтнүүдийн төлөө залбирах нь юу гэж хэлсэн бэ? Бурхны юм илмид сайн бөгөөд нийцтэй юм а гэж хэлсэн. Сайн байна гэж бурхан хэлнэ гэсэн. Яагаад вэ гэсэн чи 4-р эшлэл. Тэр бүх хүнийг аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг. Учир нь ганцхан бурхан байна. Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүн болох Христ Есүс байна. Тэр өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл боллоо гэж хэлсэн. Тэгээ үүний төлөө би тунхаглагч илч багш болсон юм а гэж Паул хэлж. Тэр энд нэг сонирхолтой аргумент байгаа. Хэрвээ та нар анзаарвал бид нар ер нь анзаардаг. Гэхдээ нэг итгэж биш хүн ингэж надаас асуусан учраас би дараа нь бодоход төрсөн. Энд юу гэж хэлсэн бэхээр энд ингэж хэлсэн. Бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж бурхан хүсдэг гинэ. Амен уу? Амен. Тэгээ бурхан ингэж хүсдэг юм бол яагаад бүх хүн аврагдахгүй байгаа? Яагаад бүх хүн үнний мэдлэгт ирэхгүй байгаа? Бурхан чинь тийм хязгааргүй хүчтэй юм бол яагаад хүслээ биелүүлж чадахгүй байгаа юм бэ гэж. Ийм асуултаа тулгарч. Та нар ийм асуултаа тулгарч байсан уу? Хэрвээ энийг арган бол тэгж ойлгогдож болохоор. Яагаад гэвэл бурхан бүх хүнийг аврагдаасаа үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг гэж хэлсэн. Гэхдээ бид нар эргэн тойрны харах юм бол бүх хүн аврагдаад байгаа зүйл байхгүй. Тэгээ бурхны хүсэл биелэхгүй байх бас боломжтой юм биш үү? Хэрвээ бурхны хүсэл биелэхгүй байх боломжтой юм бол тэр чинь хэмжээшгүй эрх мэдэлтэй бурхан байж чадах юм уу?
Ийм асуулт гарч ирж. Та нар нэг бодоод үзээр. Заримдаа бид нар иймэрхүү маш логиктой гэх юм уу те эвгүй асуултуудад тулгардаг. Тэгээ энд бид нар итгэлээ өмгөөлөх ёстой болдог. Би энэ дээр нэг зүйлийг та бүхэнтэй бас хэрвээ магадгүй ирээдүйд та нар ийм асуултад тулгарвал те энэ ишлэл дээр ирснийх бас нэг зүйлийг тайлбарлаж өгмөөрөө. Энэ асуултанд хариулахын тулд бид нар Бурхны мөн чанарыг ойлгох ёстой бол. Бурхан олон мөн чанар. Бурхны одоо мөн чанар гэх юм бол те Бурхан бол бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, хязгааргүй, ариун, төгс гэдэг ингээд бид нар ярьж байна. Гэтэ хоёр зүйлийг бид нар эхлээд ойлгох ёстой. Нэгдүгээрт Бурхны тэр хөршгүй өндөр, тэр дээргүй дээд орших мөн чанар гэж байна. Transcendence гэж хэлж байгаа англиар бол. Бид нар дээдийн дээд хаадын хаан болсон эзэн. Үнэн үү? Үнэн. Тэр эзэн бол дээдийн дээд хаадын хаан, хөршгүй өндөр, ухааршгүй, ойлгогдшгүй, тийм агуу бурхан байна. Тийм учраас Исая юу гэж хэлсэн бэ? Бурхан тэнгэр газараас өндөр байдгийн адил. Бурханы бодол санаа биднийхээс тийм өндөр, хизээж ойртошгүй, тийм өндөр гэж хэлж. Энэ бол Бурханы яг уу хөршгүй тэр өндөр орших мөн чанар. Энэ бол нэгтэл. Гэхдээ зөвхөн ингэж бид нар Бурханыг ойлгох юм бол өрөөсгөл болж хувирдаг. Ягаад тэгэхээр тэр Бурхан биднээс алс хол юм шиг санагдана. Бид нар дуулдагчтай хэдэн мянган бээрийн дэртээ эзэн та алс хол санагдана. Тэр чинь үнэн байхгүй. Хэрэв Бурхан зөвхөн тэр хөршгүй Бурхан гэж үзвэл алс хол болчихно. Тэгэл та нар тэндээ ингээ амьдарч байгаад нас урахаараа хүрээд ирээрээ тэ мөнхийн улсад уулзцгаая гэдэг ингээ байж байгаа Бурхан гэж шиг тэ. Гэтэл Бурхан бүтээлүүдээсээ тийм өндөр дээр оршигч мөртлөө нөгөө талд зоосны нөгөө тал болох мөн чанар оршиж. Тэр юу вэ гэхээр Бурхан бүтээлүүдтэйгээ хамт оршигч мөн чанарт. Immanence гэж хэлж байгаа юм. Бурхан бүтээлүүдтэйгээ хамт оршиж. Зөвхөн Есүс ирээд ариун сүнс бууснаар л хамт оршиж байгаа юм биш. Хуучин гэрээнд ч хамт байсан. Тэр бүтээлүүдээ ингээ хайчаагүй байхгүй. Та нар санаж байгаа Содом Гоморог устгах үед Бурхан өөрөө хүмүүний дүрээр алхаж урж ирээд Авраамтай уулзж байсан. Бурхан бүтээлүүдтэйгээ тийм ойрхон шүү дээ. Тэгээ та нар бодоод үз. Эсрэг тэсрэгийн туйл байгаа шүү дээ. Нэг талаас тийм хөршгүй айгуу Бурхан. Гэхдээ бүтээлүүдтэйгээ тийм ойрхон байна. Гэтэл Есүс Христ загалмай дээр цовдлогдоод түүнээс хойш Пентекостийн өдөр ариун сүнс бууснаас хойш бүр ойрхон болсон. Тэр Бурхан одоо бидний дотор орших болсон байна. Амен уу? Одоо бидний хажууд байгаа хүнээс ч ойрхон бидний дотор орших болсон. Энэ бол Бурханы бүтээлүүдтэйгээ хамт байх чанар. Тэр Бурхан бол нэг талаас бүтээллээсээ хөршгүй агуу чанартай. Гэхдээ нөгөө талаас бүтээлүүдтэйгээ Иммануэль үргэлж хамт байдаг Бурхан. Ингээд бодоод үзвэл Бурханы хүсэл зориг бас яг ийм хоёр талаар хуваагддаг. Тэр Бурханы хөршгүй тэр төгс мөн чанараас үүдэлтэй тэр хүсэл зориг бол биднээс үл шалтгаалan биелэлээ болд. Биелэлээ болд. Хэрвээ бид нэр Эден цэцэрлэгийг санах юм бол тэнд нүгэл үлдсэний дараа Бурхан хэлсэн те. Энэ эмэгтэй хүүхдийг өсгийг нь чи бяцлана, харин тэр хүүхэд чиний толгойг бяцлана. Сатанд хэлсэн үү? Хэлсэн. Энэ биелсэн үү? Биелсэн. Онгон бүсгүй яах вэ? Хүүхэд төрүүлнэ. Та нар түүнийг Иммануэль гэж нэрлэнэ. Энэ бол хүний ухаанд багтшгүй зүйл. Гэхдээ энэ биелсэн үү? Биелсэн. Есүс Христ хүн төрлөختний төлөө загалмай дээр модонд үлгэгдэж хараал болно гэж хэлсэн. Энэ биелсэн үү? Биелсэн. Яагаад гэвэл Бурханы энэ мөнхийн хувиршгүй төгс хүсэл зориг бол хизээч хүнээс үл шалтгаалаад биелж идэв. Энд бид нар ямар ч оролцоо байх. Гэхдээ хэрвээ бид нар Бурханы бүх хүсэл ийм байдаг гэж бодох юм бол эндээс нөгөө фатализм гэдэг ойлголт бий болт. Энэ юу вэ гэхээр нөгөө хувь төөрөг, зурсан зураг, ямар ч өөрчлөхгүй бид нар ямар ч нэмэргүй гэсэн ийм ойлголт руу ордог. Буддын шашин тийм байдаг үстэй те. Зурсан зургаараа олж ингээ нас орцсон тэгээд алтай хайцгийг нээсэн чи нас нь гүйтцсэн байжээ гэдэг ингээ. Энэ чи яг фаталист ойлголт. Өөрөөр хэлбэл энэ миний амьдралын хувь тавиланд би ямар ч оролцоогүй. Тэр дээр байгаа нэг нөхрөл бүгдийг шийдээд байна гэсэн утгатай болчихж. Олон жилийн өмнө манай цуглаанд Баска гэдэг ах байдаг байсан. Тэгээ бид хоёр их ойр хоёул нэг гитар тоглодог учраас. Тэгээ манай тэр Баска ахын маань айгүй сайн ойлгосон нэг зүйл юу вэ гэхээр бүх зүйл Бурханаас гэсэн ойлголт байсан. Тэгээ энэ ойлголт нь ямар аюултай зүйл рүү оруулсан бэ гэхээр сүүлдээ манай ах Бурханд ууралж эхэлсэн байхгүй.
Тэгэхээр амьдралд нь таагүй хэцүү зүйл тохиолдонгууд л яаж байгаа юм бэ Есүсээ гэлтэй. Би таны төлөө ингэж явж ах чи яагаад ингэ намайг зовоогоод байгаа юм бэ Есүсээ болтоо гэд ингэ. Тэгээ би тэр үед юусаа жоох хөвгтөөс сайн ойлгохгүй нэрэл яагаад бурхан зовоогоод байгаа юм бол тоо. Тэгэхээр мань хүн зовлонч тэр жаргалч тэр бүх юм бурханаас надаас юу ч шалтгааллахгүйгээд ойлгоцсон байсан байгаа байхгүй. Тэгээ одоо би эргээд харахад ах маань юуг дутуу ойлгосон бэ гэхээр бурханы зарим хүсэл зориг нь бүтээлтэйгээ хамт оршигч мөн чанараас үүдэлтэй. Энэ нь яаж илэрч ийн гэхээр болжолтойгоор өгөгдөж. Хэрвээ та нар хуучин гэрээр очих юм бол тэнд Израилийг иш үзүүлэгчээр дамжуулаад хэлдэг үстэй. Та нарыг би устгана. Энэ бурхны зориг хүсэл мөн үү? Мөн. Шийдвэр мөн үү? Мөн. Гэхдээ та нар над руу гимшээд иргвэл би устгахгүй. Энд яаж вэ? Нөхцөл болцолт байдлаар бурхны хүсэл илэрч. Энэ тухайн хүний хариу үйлдэлээс шалтгаалаад бурхан тэр хүслээсээ шаардлагатай бол татгалзаж чадчихэв, шаардлагатай бол биелүүлж чадчихэв. Хэрвээ та нар Хизкия хааныг санаж байгаа бол бурхан хэлдэгтэй. За чи үхнэ. Манайхаар бол хавдар туссан тийм ээ. Чи үхнэ. Үхэлдэй бэлдээ гэсэн. Хизкия хаан уйлс та намайг өршөөгөөч. Амьдралын он жилиг өгөөч. Тэгээ бурхан хэлсэн. За би бодлоо өөрчил. Чамд 15 жилийг өглөө. Бурхан бодлоо өөрчилж байна. Өөрчилж штэ. Хэрвээ ингэдэггүй байсан бол бид нар яг тэр буддын шашинтнууд шиг байхгүй. За бурхан миний амьдралыг шийдсэн одоо тэгэл надаас юу ч шалтгааллах тий. Би үхэх ёстой бол явж байгаа л үхэн үхэхгүй л үхэхгүй. Ингэж бодох нь өөрөө яах вэ? Маш гинэн бөгөөд өрөөсгөл. Тэр энд хэлж байгаа бурханы хүсэл ч гэсэн яг л юм. Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг. Гэхдээ тэр хүмүүс аврагдахын тулд Есүс Христийг аврагчаа болгож хүлээж авах хэрэгтэй. Бурхан бүх хүмүүсийг хайрладаг гэдгээ нотолсон. Яаж нотолсон юм? Цорын ганц хүүгээ дэлхий рүү илгээсэн. Тэр авралын босхийг тийм амархан болгосон. Есүст итэг тэгээд болоо. Чи загалмай цовдлогдох шаардлагагүй. Чи ямар нэгэнтэй даяанчилж гэдг юм уу? Ямар ч нүгэл үлдэхгүй ингэж энэ ертөнцөөс тасрах шаардлага зүгээр Есүс Христэд итэг. Ингээд амрал чамд өгөгднө гэж. Ийм хялбар төвшөнд авчирч ирсэн. Гэхдээ тэр авралыг авах нь тэр хүмүүсийн гарт бас бай. За мэдээж энийг гүнзгийрүүлээд ярил теологийн олон мэтгэлцээн рүү орно. Гэхдээ бид нар энэ зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр буцаа сэдв рүү очие. Хамгийн түрүүнд чуулганы амьдралд хамгийн чухал зүйлийг Паул 2 дугаар бүлгийн 1-р ишлэлд хамгийн түрүүнд хэлсэн. Энэ юу байсан бэ? Залбирал байсан. Энд залбирлын 4 төрлийг хэлсэн байна. Гуйлт, залбирал, зуучлан залбирал, талархал гэж хэлсэн. Хэрвээ байшингаар бодвол ийм 4 хан байна шүү дээ. Залбирлыг бид нар нэг байшин гэж үзвэл 4 хантай байх нь шүү дээ. Гуйлт. За энэ бол ойлгомжтой. Бид нар хамгийн сайн чаддаг зүйл тийм. Эзэн минь надад ийм юм өгөөч, тийм юм өгөөч, ингэж өгөөч, тэгэж өгөөч, ийм юм хэрэгтэй байна, тийм хэрэгтэй байна, өгөөч. Яг нэг жоох үхчих те. Аав ингээд өг, ээж тэгээд өг, би ингээд байна, надаа ингээд өг те. Хоёрдугаарт юу гэж хэлсэн? Залбирал. За энэ бол илүү харилцан ярианы агуулгач. Эзэн минь ээ. Энэ зүйл дээр таны хүсэл юу вэ? Та надад илчилж өгөөч. Би юу хийх ёстой вэ? Та зааж өгөөч. За гуйж гин. Гэхдээ энд ингээд нэг бурхантай ингэж нэг юм харилцан яриа өрнж те. Бясалгаж гин, залбирч гин, ярилцж гин, тунгааж. Гуравдугаарт юу гэж хэлсэн? Зуучлан залбирал. За одоо дахиад дараагийн төвшөнд. Бусдын төлөө зуучлан залбирах тухай ярьж. Дандаа миний төлөө би намайг миний гэж биш те. Харин та тэр хүнийг, энэ хүнийг өрөөж өгөөч гэж. Та нар бодоод үзээрэй. Энд 100 хүн байлаа гэж бод. 100 хүн 100гуулаа зөвхөн өөрийнхөө төлөө залбирдаг бол бид нэг тийм энгийн гаргалгаа бод хэлж. Таны төлөө хэдэн хүн залбирах вэ? Таны төлөө нэг л хүн залбирна. Та өөрөө л залбирна. Яг тэгвэл 100гуулаа зөвхөн өөрийнхөө төлөө залбирч байгаа байхгүй. Харин 100 хүн бие биенийхээ төлөө залбирдаг бол таны төлөө хэдэн хүн залбирах? 99 хүн залбирна. Та өөрөө бусдын төлөө залбиртай. Энэ бол илүү зохис тарьцаа байхгүй залбир. Тэгээ Паулын хэлж чинь чуулган хамгийн амин чухал зүйл бол залбирал. Энэ залбирал гэдэгт гуйлт орж ийн, залбирал орж ийн, зуучлан залбирал орж ийн, дөрөвдүгээрт юу хэлсэн? Талархал орж ийн гэж хэлсэн. Бүгдээрээ талархаж залбирдаг байцгаах тухай хэлж. Бид нар дандаа л гуйгаал ингэж өгөөч, тэгэж өгөөч, ийм тийм. Бид нар дандаа байхгүй зүйлээ харах үедээ дандаа гуйж байгаа.
Надад ийм юм алга байна. Тэрэнд тийм юм алга байна. Бидэнд ийм юм байхгүй байна. Та өгөөч гэдэг. Харин талархал гэдэг бол байгаа зүйлээ харж. Надад ийм зүйлийг өгсөн танд баярлалаа гэж. Бидэнд талархах үе түмэн шалтгаан байна. Бид нар заримдаа миний амьдралд гинтийн амар ийм том юм орж ирж ээж л талархах гэдэг байгаа байхгүй. Гэтэл үнэндээ бид нар өнөөдөр энэ цуглаан руу гараад ирэхдээ явах замдаа машинд дайруулчилгүй ирсэн ямар гайхамшиг аюулыг бурхан хамгаалаад энд бид нарыг авчирсныг бид нар мэдэхгүй байхгүй юу? Энэ бид нар талархах хангалттай шалтгаан байна. Тийм учраас үр дүнгээчүүд бид нар Паулаас 1-2 Тимотеос одоо чуулган даяараас суралцах эхний том сургаал бол бүгдээрээ залбирагчд байцгаая. Амен. Амен. Гэтэ яг хөө 4 зүйл. Гуй, бурханд залбирая, ярилцъя. Зуучлан залбирая, бас талархъя. Тэгээ бүгдээрээ өглөөний гуйлтанд юм оройн одоо 10 сараас оройны залбирал болж өөрчлөгдөнө. Эрэхтээ бас бүгдээрээ тэ залбирлын энэ 4 ханаар тэ залбирлын амьдралаа босгож байгуулъя тэ. Бид нар гуй угаасаа л дутж байгаа юм чинь бурхнаас гуйлгүй байх вэ тэ. Энэ буруу зүйл биш. Гэтэ дандаа л гуйдаг байх ш. Бид нар залбирч бурхантай ярилцаж бурхныг сонсдог байх ш. Бас яах вэ? Зуучлан залбирах, талархах ш. Тэгээд залбирал гэдээ бодохоор өмнө ч гэсэн Томас дээр ярьж байсан. Энэ жил бид нар манай чуулганд яг чуулган талаас харуул маш том гар цохирол тохиолдсон 2 тохиолдол. Бид нар хамгийн хүчтэй залбирагч 2 баатраа эзэн лөө явуулсан. Тэгээ Томас дээр хэлжсэнтэй би санал нэг ба. Бурхан дараагийн залбирлын баатруудыг босгоно гэж. Амен. Амен. Яагаад гэвэл залбирал гэдэг чинь юу юм бэ гэхээр үнэндээ эзэн минь энэ миний амьдралыг би мэдэхгүй. Энэ миний амьдралыг би шийдэхгүй. Энэ амьдралыг би мундагтаа аваа явчдгүй маа. Эзэн та миний эзэн, та миний амьдралыг шийддэг, та миний хувь тавилан гатгадаг, та энэ чуулганыг авч явдаг. Миний амьдрал бүхэлдээ энэ чуулган байгаа бүхэн маань таних юм аа. Тийм учраас би танаас гуйхаас өөр хинээс гуйх юм бэ гэж илэрхийлж байгаа бидний итгэлийн өчл байхгүй. Харин бид нар залбирахгүй яваад байна гэдэг чинь юу гэсэн үг? Тантай таньгүй болж байна тий. Дэжгүй шүү дээ, болоод байна шүү дээ, би чадаад байна шүү дээ. Яг шууд ингэж хэлэхгүй ч гэсэн яг ийм хандлага гаргаж. Тийм учраас бүгдээрээ залбирцгаая. Уриалж. Амен. Амен. За одоо цаашлаад юм арай нюанстай болж ирэх гэж байна. 8 дугаар ишлэл. Иймд би ирчүүдийг. За одоо Паул нийт чуулганд залбираарай гэж хэлчихэд одоо ирчүүдэд хандж. Юу гэж хэлсэн бэ? Уур хилэн маргаангүйгээр ариун гараа өргөж газар бүрт залбираасай гэж хүсдэг юм аа гэж хэлсэн. Амен. Одоо Паул залбирлын чухлыг чуулган даяар хэлчихэд онцгойлоод бүлэг хүмүүст энэ залбирлын чухал үүргийг шууд маа гэд өгж байгаа байхгүй. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр ирчүүдийг гэж хэлсэн. Яг нөгөө талаас эмэгтэйчүүд угаасаа л мундаг залбирдаг л та. Хилүүлэлтгүй те. Тийм учраас ирчүүдийг гэж хэлсэн. Би бас үр дүнгийн чуулганыхаа ирчүүдэд бас өөртөө энд байгаа ирчүүдтэй залуучуудтай уриалж дараагийн залбирлын баатрын тэр орон зайг ирчүүд бүгдээрээ нөхцгөөё гэж. Амен. Амен. Тийм учраас Паул хэлэхдээ ирчүүдийг залбираасаа гэж хүсдэг. Гэтэ юу гэж хэлсэн? Маргалдаа дайлгүй, мэтгэлцээ дайлгүй, уурлаа дайлгүй зүгээр ариун гараа өрг. Тэгээ залбир гэж хэлсэн. Газар бүрт. Газар бүрт гэдгийг яг ерөнхий ойлгол хаа байгаа газартаа гэсэн санаа байгаа. Гэхдээ яг энэ контекстийн дагуу ойлгол чуулган бүрт гэсэн утгатай хэлж. Чуулган болгонд ирчүүд гараа өргөөд залбир. Та нарын залбирал чухал гэж хэлж. Тэгэхээр ирчүүд бол үрхийн тэргүүнүүд байна. За ганц бие залуучууд бол ирээдүйд үрхийн тэргүүн болж. Эр хүн сул байх юм бол гэр бүл нь сул байна. Гэр бүлүүд сул байх юм бол чуулган сул байна. Чуулган сул байх юм бол яг хөө Бурхны хаанчлал энэ дэлхий дээр хэрхэн тэлэх, хэрхэн сайн мэдээ тунхаглагдах вэ? Чуулганы гэрэл бүдгэрхэн. Тийм учраас ирчүүдэд хандаа та нар залбир. Энэ 4 зүйлээ. Гуй, залбир, зуучлан залбир, таларх. Энэ 4 чинь түрүүн бөөн дунд нь хэлэн гот ирчүүд батсан баг те. За эмэгтэйчүүд маань залбир чинь, эхнэр маань залбир чинь, ээж маань залбир чинь гэдэг. Үгүй энд ирчүүдийг залбир гэж хэлсэн. Библиэр айгүй олон зүйл бидний бодсноос өөрөөр хэлэгддэг шүү. Эфесийг Колосыг харах юм бол аав нараа та нар хүүхдүүдээ эзэн дотор сургаж хүмүүжүүл гэж байгаа шүү дээ.
Бид нар нөгөө соёлын ойлголтоор ээж нарт хаях гэдэг. Библи бол аав нараа гэж хэлдэг. Бид нар соёлын ойлголтоор за эмэгтэйчүүд залбирандаа гэж бодож байхад энд эрчүүдээ та нар залбир гэж хэлж байна. Яг л үнэндээ би өөрөө эрэгтэй хүн учраас айгүй ойлгоод байгаа. Тэгээ эмэгтэй хүнд ч гэсэн хүнд ачаа байгаа л да. Гэхдээ яг эмэгтэй хүн шиг ойлгож чадахгүй байна. Би эрэгтэй хүнийг сайн ойлгоод байгаа. Өөрөө эрэгтэй хүн учраас тэ. Өөрөө аав хүн өрхийн тэрэг учраас мэдээд. Энэ айгүй хэцүү багхгүй юу? Гэр бүлээ авчаав гэдэг. Айгүй хэцүү. Ажил хийн, мөнгө олно, гэр бүлээ тийж. Өөрөө яах вэ? Хүн шиг явах ёстой. Алдаагүй явах ёстой. Үр хүүхдүүдээ бас хүн шиг явуулах ёстой. Гэр бүлийнхнээ яах вэ? Хоол хүнстэй, хувцас сунартай, мөр бүтэн гиз цацглан явуулах ёстой. Сүм чуулгандаа, эзэн бурхандаа үйлчлэх ёстой. Гэтэл энэ нийгэм чи өөрөө эрчүүдэд амар халгаатай нийгэм байгаа байхгүй юу? Маш их уруу датлахтай. Маш их дайралцтай, маш их харьцуулалттай. Маш их юм дорд үзсэн. Тэ? Маш их чичилсэн. Айгүй хэцүү нийгэм дотор амьдарч. Тэр дундаа итгэгч бурханлаг эр хүн амьдрахад айгүй хэцүү цаг үе байхгүй. Ийм цаг үед бидэрт юу хэрэгтэй юм бэ? Бурхны тусалцаа л хэрэгтэй шүү дээ. Өөр юу хэрэгтэй? Тэгвэл бурхны тусалцааг бид нар яаж авах юм бэ? Бид нар залбирах л ёстой. Өөр ямар ч арга байхгүй. Бид нар залбирахгүй юм бол бид нар яг өөрсдөө тэр маш аюултай нөхцөл байдал руу ямар ч хамгаалтгүй оруулж яана л гэсэн. Тийм учраас би эрчүүдийг залуучуудыгаа уриалж бүгдээрээ залбирцгаая. Амен. Амен. Газар бүрт гэж хэлсэн. Энд чуулган бүрт гэж. Бүгдээрээ чуулган дээр ирээд залбирцгаая. Өглөөний гуйлтан дээр ирээд залбирцгаая. Би өөрөө 3 өдөр болох ингээ хуваар дээр ингээ өөрийгөө зоолгоцсон байхгүй. Хуваартай учраас хүчээр ирж залбирдаг. Хүчээр. Дуртаадаач гэж бас хэлэхэд. Заримдаа мэдээж дуртаадаа, заримдаа яа. Одоо би очил одоо Библи хуваалцахынгүй ч юм уу, гитар тоглохынгүй яа, за явъя да. Явд. Гэхдээ эргээд харахтаа би за энэ залбирал намайг авч явж ин да гэж боддог байхгүй. Яг тэгвэл 7 хоногт нэг өдөр хүчээрч болтгоо нэг цаг залбирж байгаа байхгүй. Тэр би ирчүүдийг уриалж байна. Та бүхэн чадвал 5 өдөр, чадвал 3 өдөр, чадахгүй л ядаж 1 өдөр над шиг. Дургуй чамаагүй ингээд ирээд залбираач. Тэгээ эзэн та нарын амьдралд яаж ивэл ирүүлөө хүргэхийг та нар хараач гэж урьж. Шулуухан ярихад манай ирчүүд бол бас мэдээж би ойлгож байгаа. Завгүй ажилтай. Залбиралтаа тийм идэвхтэй ирдэг. Тийм учраас Томас тэр өмнө хэлсэн мэт те. Заримдаа ганцаархнаа зогсож байхад манай урнаа ихч манай чимгээ байж идгээ гэж. Би амьдрал нь төгс болцсон учраас ирэхгүй байна гэж бол би бодохгүй байгаа. Амьдрал нь ямар ч асуудалгүй болцсон учраас ирж залбирахгүй байна гэж бол би бодохгүй. Бүгдээрээ л асуудалтай байгаа. Бүгдээрээ л хэцүү байгаа. Тэгээ яагаад залбирахгүй байна вэ гэж бид нөр өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй. Яагаад тэгэхээр би ингээд нөгөө нэг хань татсан да тий залбирцгаая гэдэг байгаа биш байхгүй да. Паул өөрөө энд хэлсэн байгаа байхгүй. Ирчүүдээ уур хилэн маргаангүйгээр ариун гараа өргөж газар бүрт залбираач гэж хэлж. Үрд ингээд чуулганы залбирлын тэр мотор нь ирчүүд байгаасаа гэж хүсч уриалж. Эмэгтэйчүүд битгий залбир гэсэн үг биш зөв ойлгохоор. Та нар бол тэртээ тэргүй одоогоор бол залбирлын мотор угаасаа тий асаалттай танкнууд байхгүй тий. Тэрийг бол би ойлгож. Одоо ирчүүдийг уриалж. За одоо тэгсэн чинь дахиад цаашаа явсан. Одоо дахиад дараагийн нюанстай юм орж ирж байна. 10 дугаар ишлэл дээр. 9 дугаар ишлэл дээр. Одоо эмэгтэйчүүдэд ханд. Дандаа ирчүүдийг баалаад байж болохгүй шүү дээ, тий. Одоо эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлсэн бэ? Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, намблаг байдлаар зохистой хувцаслаж өөрсдийгөө сүлжсэн үс алт сувдаар эсвэл үнэтэй хувцсаар биш Бурханаас эмээгч эмэгтэй зохистой сайн үйлсээр чимэгтүүн гэж хэлсэн. Амен уу? Амен. Одоо эмэгтэйчүүдэд хандаж хэлж. Тэр түрүүнтэй бас адилхан байхгүй. Эмэгтэйчүүд ер нь органикаараа их сайн залбирдаг учраас ирчүүдийг уриалаад ш та нар залбираач гэх. Одоо ирчүүдэд нэг давуу тал нь манай ирчүүд органикаараа ер нь гайгүй хувцалцдаг байхгүй тий.
Харин энд эмэгтэйчүүдийг юу гэж хэлсэн бэ? Та нар зохистой хувцлаарай гэж хэлсэн. Тэгээд гадаад байдлаараа биш, дотоод мөн чанараараа өөрийгөө чимээрэй гэж хэлсэн. За мэдээж хэрэг би одоо юу гэдэг үр дүнгийн чуулганы эмэгтэйчүүд зохисгүй хувцалж байна гэж хэлэхгүй. Манайхан бол харьцангуй тэ энэ тал дээр бол асуудал уу гэж бодож байна. Гэхдээ энэ тухайга ярилцах бол эмэгтэйчүүд өөрсдөө хоорондоо ярьсан дээ. Би эндээс эмэгтэй хүний хувцас ярих бол яг зохимжгүй тэ. А гэхдээ энд нэг зарчим хэлж байгаа. Зохистой хувцлах тухай. Тэ. Энийг л бид нар ойлгочих шүү дээ. Ер нь юу гэдэг нь орчин үед хүн ямар хувцас өмсгөн хүний эрхтэй гэж бид нар ярьж болно. Гэхдээ хичнээн орчин үе байлаа гэд нэг зүйл ерөөсөө өөрчлөгдөөгүй. Тэр юу вэ гэхээр зохимжтой газарт нь зохимжтой хувцлана гэдэг бол хизээж модноос гарахгүй зүйл байхгүй юу? Тийм биз дээ. Шинэ жилийн хүлээн авалтан дээр шорт подологтой ч юм уу орж ирэх нь тийм зохимжтой бол биш. Эсвэл спортын тэмцээн дээр гоёлын дайшинцтай ирээд сагс тоглох нь тийм зохимжтой биш. Энд чинь ерөөсөө тухайн зүйлдээ зохимжтой байх тухай яриад байгаа байхгүй юу? Энэ зохимж гэдэг бол яг хизээд модноос гарахгүй зүйл. Тийм учраас 2000 жилийн өмнө шилсэн одоо ч бид. Тэр өнөөдөр бид нар сүм чуулгандаа ирэхдээ итгэлийн кемптэй ч юм уу, итгэлийн ахын дүүстэйгээ хамт байхдаа яаж хувцлах вэ гэдгээ бас нэг бодоод зохимжтой байдлаар хувцалдаг байгаарай л гэж хэлж байгаа. Яг тэгэхээр бидний хувцлалт, бидний бие авч явж байгаа байдлаар бидний хандлага илэрхийлэгдэж байна. Би юу бодож энд ирсэн бэ гэдэг нь илэрхийлэгдэж байна. Би нэг ийм жишээг ярмаар. Одоос 3 жилийн өмнө гэж санаж байна. 22 он гэж би санаж байна. 21 он ч байна. Бараг 4 жил. Монгол улс нүүбэд элсэсний 60 жилийн явуулсан. Та нар санаж байгаа байх. Энэ Монгол улсын хувьд айгүй чухал арга хэмжээ. Чухал үйл явдал байхгүй. Нүүбэд элснэ гэдэг нь Монгол улсын тусгаар тогтнол баталгаажж байгаа нэг чухал илэрхийлэл. Тэгэд нүүбийн 60 жилийн ойг тохиолдуулаад Монголд байсан бүх элчин сайд гадаадын төлөөлөгч нарыг өндөр хэмжээний тийм хүлээн авалтанд ерөнхийлөгч болон ерөнхий сайд төрийн тэргүүнд урьсан. Яг нөгөө нэг дээд хэмжээний нөгөө хүлээн авалт байхгүй. Ингээл костюм пижак те яг ингээд ёслолын хувцастайгаа ирдэг. Тэгвэл би тэнд нөгөө зохион байгуулалтанд нь орж ажиллаж байсан учраас би сайн мэдчих. Бидний хувьд маш чухал арга хэмжээ монголчуудын хувьд. Харин тэр өдөр юу болсон бэ гэхээр манай хойд хөршийн элчин сайд хоцорч ирсэн. Цаг орчмоор хоцорч ирсэн. Хоцорч ирэхдээ жинс өмдтэй энгийн пижактай орж ирсэн байхгүй. Тэгээ бид нар айгүй тэр хүний өмнөөс ер нь нийтээр айгүй сонирн байдалд орсон. Тэр хүн мэдээж хашир туршлагатай хүн юу гэдэг нэг санамсаргүй тэгж ирээгүй л баг. Тэр хандлага илэрхийлж ирэх нь ирж байна. Тэгтээ нэг тиймэрхүү тий. Хятадаас бол бүр хүн ирээгүй шүү дээ. Оролцооч гоо. Манайх ийм хоёр хөрштэй гэдэг та нар мэдхүү. Гэтэ тэр хүний хувцлалт, тэр хүний бие авч явж байгаа байдал бүх юм харагдаж байгаа. Хандлага нь харагдаж байгаа байхгүй да. Эднэр юу нь яасан ч яадаг. Дорд үзэж байгаа байхгүй. Тэгэхээр би юу гэдэг юм бид нар тэр хувцлалт бие авч байгаа байдалд анхаарахгүй бол заримдаа санаатай болон санамсаргүй байдлаар хүмүүст яг таагүй, буруу, янз бүрийн сэтгэл хандлагуудыг төрүүлж байдаг. Тийм учраас Пауланд хэлж байгаа эмэгтэйчүүдээ та нар зохистой хувцлаарай. Тэ? Хитрхи задгаа эсвэл хитрхи одоо ямар гэдэг. Тийм битгий байгаарай гэж хэлсэн. Яг л мэдээж ойлгож байна. Эмэгтэй хүн бол гоёж гангалах дуртай. Тэрийг бол тэр бол төрөлхийн юм байл л тэ. Би ингээ хоёр охинтой уучраас тэ ерөөсөө л тэ ухаан орохын л тэр хоёр зүгээр гоёж гангалж байгаа байхгүй тэ. Ерөөсөө юу ч мэдэхгүй байж ижил манай бага охин бол ерөөсөө гутлын улаан хобби зүгээр ерөөсөө л шинэ гутлын төлөө зүгээр дайраад байна. Ухаан орохдоо л гутал ингээл гутлын төлөө дайрж байгаа байхгүй тэ. Ирээдүйд нөхрөө бол маш их шатаах нөхөр байгаа. Тэгээ би ойлгож байна. Эмэгтэй хүн төрөлхийн гоёж гангалах дуртай. Паул ч ойлгож штэ. Тийм ээ, тийм. Гэхдээ та нар гоёж гангалах одоо арга хэрэгсэл чинь Христэд итгэсэн учраас эхлээд өөр болсон шүү гэж. Зүгээр нөгөө гадаад те брэнд хөөцөлтөөл гоёж гангалал, чамирхаал, тэрүүгээрээ өрсөлдөөл дээр орох гээд байдаг. Ийм нийгмийн хандлага энэ чуулган дотор биш шүү гэж хэлсэн.
Харин энэ чуулган дотор зохистой байдлаар хувцал тэгээд бие юу гэж хэлсэн бэ? Юугаар чимгсэн бэ? Бурханаас эмээгч эмэгтэй зохистой сайн үйлсээр чим гэж хэлсэн. Сайн үйлсээр чим гэж хэлсэн. Амен уу? Амен. За тэгээд энийг детальчилж би ярмааргүй. Манай эмэгтэйчүүд аюул олон нөхөрлөл янз бүрийн юм хийдэг учраас тэн дээрээ та бүхэн маань ярина үз. Ямар ч гэсэн Паул бол ирчүүдэд хандаж нийт чуулганд хандаж хамгийн чухал нэг зүйлийг эхэлж хэлсэн. Та нар залбир. Гуй, залбир, зуучлан залбир, таларх энэ дөрвийг та нар хий. Тэр үтгэл тэр үзэн ядаад байгаа тэр эрх баригчдынхаа төлөөч залбир. Яагаад гэвэл Бурхан бүхэн аврагдаасаа гэж хүсдэг. Гэхдээ энэ залбирлын магнад хэн явах вэ? Ирчүүд яваарай гэж хэлсэн. Та нар хаасайгүй залбир. Газар бүрт залбир, гараа өргөөд залбир, эзэнт бууж өгөөд залбир, эзэнт өргөөд залбир, эзэнт уйгаа залбир, талархаа залбир. Ерөөсөө л ирчүүдээ эзэнт залбир гэж хэлсэн. Харин эмэгтэйчүүдээ мэдээж та нар гоё ганган гялцэл байхыг хүсэж байгааг ойлгож ин гихтээ гоёх газар байна, гоёхгүй газар. Янз бүр. Нэг тэр чигтээ битгий гангал гэж хэлж байгаа юм биш. Энд юу гэж хэлсэн? Чуулган дээр зохистой байдлаар л хувцал бие авч. Харин та нарын илүү фокуслох юм чи юу юм бэ? Эзнээс эмэгтэйгээс гарах учиртай тэр зөв сайн үйлс юм шүү гэж хэлсэн. Амен. Тэгээд ингээс цаашаа 3 дугаар бүлэг дээр орох юм бол үйлчлэгч нарт хандсан зааврууд явж байгаа. Одоо бүгдээрээ илүү юм чуулганы амьдрал дээрх практиктэй холбоотой хэсгүүд рүү орж. За мэдээж энэ төгсгөл хэсэгт нэг юм маргаантай хэсэг гарч ирж байгаа. Эмэгтэй хүн дуугүй байх хэрэгтэй. Бүрэн иргэшээлд ор суралцах хэрэгтэй. Эмэгтэй хүн заах, эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг зөвшөөрөхгүй. Дуугүй бай. Учир нь Адам дараа нь Ева бүтээгдсэн, Адам мэхлэгдээгүй, эмэгтэй мэхлэгдэж гимд унсан юм аа гэж. Тэгэхээр энд чуулган дах эмх цэгцийн тухай ярихдаа гэр бүлтэй адилхан байдлаар хэлж. Эрэгтэй захир, эмэгтэй захирагд. Гэхдээ захирагдана гэдг нь яг нь зарцлагд, боолчлогд гэсэн утгатай биш. Ямар нэгэн байдлаар яг энд эрх мэдлийн дараалал яригдвал үрхийн тэргүүн нь эрэгтэй хүн байна. Ирчүүд нь чуулганаа авч явах хэрэгтэй. Тэхийн тулд тэр ирчүүд чинь яах хэрэгтэй? Залбирлын магнат нь зогсож явах хэрэгтэй. Нэг ийм зүйл үү? Үрхийн тэргүүн нь гэдэг юм уу? Аав нь гэдэг юм уу? Эр хүн нь өөрөө сул байгаад ирэхлээр хүссэн хүсээгүй эмэгтэйчүүд нь яах вэ? Эхнэр нь, ээжүүд нь яадаг. Манлайлал ороод ирдэг тийм биз дээ. Эрэгтэй хүн нь яах вэ? Ажил хийхгүй ангаагаад гэртээ хөвтөөд байвал хүссэн хүсээгүй эхнэр нь тэгэл гарт гадаа гарч ир болоод гэрт орж юм болоод явдаг. Тэгэхээр ийм байдалд эмэгтэйчүүдийгээ битгий оруулаарай гэж эрэгтэйчүүдэд бас хэлж. Хэрвээ тийм байж чадвал тэртээ тэргүй эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй нэх эрх мэдэл булаацалтаал тий. Би ингэн та нарт ийм юм үүсэхгүй гэж бодож. Угаасаа бурхан ингэ тогтооцсон. Тэгээ энд нэг зүйлийг хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр Адам эхлэхдээгүй Ева эхлэгдсэн шүү эхэлж гэж. Эмэгтэй хүнд яг уу тийм сониуч гэдэг юм уу, итгэмтгий гэдэг юм уу, гинэн гэдэг юм уу. Тэр зан илүү түлхүү байдаг учраас амархан хуурддаг, мэхлэгддэг нөгөө талаас. Хэрвээ та нар Тимотиг унших юм бол, Титиг унших юм бол тэнд бас дандаа тийм санаа гарч байна. Энэ хуурамч багш нар чинь эмэгтэйчүүдийг тархитаад байгаамаа гэдэг санаа явж байгаа. Хуурамч багш нар чинь эмэгтэй хүмүүсийн толгойг эргүүлж үүмүүлээд талдаа оруулаад чуулгануудыг үүмүүлээд байгаамаа. Тэгэхээр та нар сэрэмжтэй бай гэсэн санаа. Та нар 1-р Тимотийн төгсгөл рүү тэгээд Тит рүү унших юм бол яг ийм санаанууд явж. Яа тэгэхээр та нар хэрвээ санаж байгаа бол одоо би нэг ийм сонин зар уншаад гайхсан байхгүй. 10,000 хүнтэй гишүүнтэй пэйж зарна гинэ. Тэгснэ хаалтан дотор 80% нь эмэгтэй гишүүнтэй гэж. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь нөгөө юм зарах гэж байгаа хүмүүс тийм пэйж худалдаж авд юм байна л. Тэгээд юм зарах гэж байгаа хүмүүс тэр пэйжийн гишүүд нь ямар байвал давуу тал болдог гэхээр эмэгтэй хүмүүс байвал яг давуу тал болдог. Ягаад тэгэхээр тэд нарыг сэтгэлийг хөдөлгөж юм зарахад илүү амархан байгаа байх. Тэгэхээр
Нөгөө талаас чуулганд ирчүүд хүчтэй байж, ирчүүд залбирлын магнат нь зогсож, ирчүүд өөрсдөө чуулганаа удирдах нь бас чуулган тогтвортой байх нэг том үндэс болж. Яг л эмэгтэй хүмүүсийн сэтгэл хөдлөл, эмэгтэй хүмүүсийн итгэмтгий байдал, тэдний ийм уян зөөлөн байдал дээр бас тоглолт хийхэд илүү амархан байдаг учраас ирчүүд нь хамгаалт болж. За мэдээж хамгийн хэцүү ишлэл бол 15 дугаар ишлэл тий. Эмэгтэйчүүд итгэл хайр ариуслалд даруй байвс тэр хүүхэд төрүүлэхээр аврагдана гэж. За энийг ч янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ энд яг гол санаа нь бол тэр аврагдах юм байна. Гэхдээ хүүхэд төрүүлэхээр гэж. Хүүхэд төрүүлэх гэдгийг бие махбодоор хүүхэд төрүүлэх гэж ойлгож болж байна. Эсвэл яг сайн мэдээгээр дамжуулж итгэлийн хүүхдүүдийг төрүүлж. Өөрөөр хэлбэл санаа нь тэр эмэгтэй итгэл хайр ариуслалдор байх юм бол тэр хүнээр дамжуулж аврагдаж, тэр хүнээр дамжуулж бурхны хүүхдүүд болох хүмүүс олон байх юм шүү гэж ойлгох. За энийг өөрөөр янз бүрээр тайлбарлах. Гэхдээ энэ бараг хамгийн одоо юу гэдэг хамтаа тайлбар. Өөрөөр хэлбэл хэдийгээр Ева мэхлэгдэж гимд унсан боловч гэж хэлж байгаа. Гэвч гэж хэлж. Өөрөөр хэлбэл хэдийгээр эмэгтэйчүүдэд ийм сул тал байдаг боловч хэрвээ тэр эмэгтэй хүн бурханлаг байвал, хайр, итгэл, ариуслалдор байвал тэр хүнээр дамжуулаад ариун их үр жимс, ариун олон итгэгч, ариун олон хүмүүс сайн мэдээгээр дамжиж бурхны хүүхдүүд болох бүрэн боломжтой шүү гэдгийг энд хэлж байна. Амен. За тэгээд энэ хүрээд өндөрлөе. За тэгээд дараагийн номлолоос бид нар харгалзагч, ахлагчийн талаар, цаашлаад үйлчлэгчийн талаар ингээд бид нар Паулийн зааж байгаа сургаал заавруудыг үзнэ. Тэгэхээр өнөөдөр миний та бүхтэй хуваалцах гэсэн 3 зүйл бол ерөөсөө бас ингэ. Нэгдүгээрт Паулийн чуулганд өгсөн хамгийн чухал заавар бол залбирал. Залбирал бас дахин залбирал. Энэ хамгийн чухал. Тэгээ бүгдээрээ залбирчид байцгаая амин. Тэгээ бид нар айгүй ивэгтсэн чуулган байхгүй. Өглөө болгон өглөөний гуйлд хийдэг чуулган хэр олон байдаг вэ? Өглөө болгон залбирах гээд ирэхэд чинь дулаахан тогтой байр, халуун ус цай борцог бэлдээ тавьсан байдаг чуулган хэр олон байдаг вэ Монголд? Монголд үтгэл дэлхийд тийм олон биш байна. Энийг бид нар ашиглах ёстой. Бүгдээрээ залбирцгаая. Ийм ивэлийг өгсөн бурхандаа талархаал бид нар ерөөсөө залбираад ахаас өөр арга байхгүй. Гэхдээ хоёр дахь зүйл. Энэ залбирлын магнад мэдээж эмэгтэйчүүд, ээж нар, эхчүүд, эмээнэр маань, эгч нар маань маш идэвхтэй залбирдаг. Энэ дунд сэмхээ ингээ хойно үлдчихэд байгаа хүмүүс заримдаа ирчүүд байх гэдэг. Паул энд юу гэж хэлсэн? Би ирчүүдийг харин газар бүр залбираасаа гэж хүсэж байгаа шүү гэж хэлж. Тэр ирчүүдээ бүгдээрээ залбирцгаая гэж уриалж. Тэгээ би айгүй муу жишээ авсан өөр дээрээ те. 7 хоногт нэг удаа дуртай дургуйч хамаагүй ирж. Гэхдээ л би нэг зүйлийг мэдчих. Энэ үйлчлэл нь миний итгэлийн амьдралыг айгүй бас том таяг болж ингэж. Би үйлчлээд байгаа ч биш, ер нь өөрийгөө л босгон байгуулад явж байгаа хэрэгсэл байхгүй шудрах хэлэхэд. Тэгэхээр бүгдээрээ ядаж нэг өдөр ч гэсэн ирээ залбирая гэж уриалж. Ирчүүдээ тий. Мэдээж өөр олон зүйл байгаа. Гэхдээ хамгийн чухал нь залбирцгаая. Гурав дахь зүйл. Харин эмэгтэйчүүдээ та нар залбирч чинь сайн байна. Одоо та нарт тий анхааруул зохих нэг чухал зүйл байна. Тэр юу вэ? Гадна талдаа гойж гангалах яах вэ? Болно. Зохимжтой хувцалж байхад хангалттай. Харин дотроо үсгэлэнтэй байх. Энэ бурхан таалагддаг. Бурханаас имээдэг тэр эмэгтэйгээс гардаг сайн үйлс. Энэ та нарын чимэг болохын цагт тий энэ жинхэнэ гандшгүй гоё чимэглэл байх бол. Паул ингэж хэлсэн. Амен. Бүгдээрээ хамтдаа энэ цагт Есүсний өмнө ирээд залбирцгаая. Талархъя. Дөрөв хэлсэн тийм ээ. Гуйлт, залбирал, зуучлан залбирал, талархал. Энэ дөрвөн зүйл бидний залбирлын амьдралын дөрвөн ханаа нь байх хэрэгтэй. Бүгдээрээ энэ цагт Есүсний өмнө залбир. Эзэн минь би залбирч байхаа хүсэж байна гэж. Ариун сүнс Бурхан минь та миний дотроос тэр залбирлын хүч чадлыг та мэдрүүлж өгөөч. Та намайг хөтлөн тэр залбирлын амтанд оруулж өгөөч гэж бүгдээрээ залбирцгаа. Мөн хоёрдугаарт ирчүүд бид онцгойлоод бас өөрсдөө залбир. Эзэн минь би залбирч байхыг хүсэж байна. Хаа байгаа газараа залбирдаг байхыг хүсэж байна. Тэр тусмаа сүм чуулган дээр ирээд залбирдаг байхыг хүсэж байна. Та намайг удирдаач гэж. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та бүх эзэн минь би танаас имээдэг тэр эмэгтэй ёсоор танаас эмээгч бүсгүйгээс гарах тэр сайн үйлсээр гоёхыг хүсэж байна.
та намайг удирдах өгөөч гэж бүгдээрээ хамтдаа энэ цагт залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Та биднийг аварч дуудсан учраас тань талархаж. Бид үнэндээ аврагдах ямар ч гавьяа байгуулаагүй. Бид нар бүгд харанхуй дотор төөрч, өөрсдөө харанхуй болж мөхөл сүрэл рүүгээ явж байхад та бидний хайрлсан Бурхан эцгийн хайрыг аваад энэ дэлхийд ирж бидний төлөө загалмай цовдлогдсон учраас танд баярлалаа. Үнэхээр өнөөдрийн сурсан үгэнд өгүүлсэнчлэн эзэн Бурхан бидний хүн нэг болгоныг аврагдаасаа үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг. Энэ хүслийн илэрхийлэл болон ирсэн Есүс таньдаа баярлалаа. Та энхүү биднийг өөртөө дуудахдаа та биднийг энэ дэлхий дээр үргэлжлүүлэн амьдруулж, сүм чуулган дотор хамтдаа алхуулах энэ хувь тохиолыг өгсөн учраас таньдаа баярлалаа. Эзэн минь таны гэр бүл болсон үрдэн гэгээчүүд бид үнэхээр энэ итгэлийн амьдралаар хамтдаа мөр зэрэгцэн алхахдаа унаж болсон бие бинийгээ үүрч, дүүрч, түшиж, тулж хамтдаа явахдаа эзэн үнэхээр бид нар таны залбирлаар туг хийж, таны залбирлаар луужин хийж, таны залбирлаар хүч хийж алхахыг хүсэж байна эзэн. Та бидний хүн нэг болгоныг залбирагчд болгож өгөөч. Та бидний дотроос таны залбирлын амтанд орсон тэр залбирагчдыг та босгож өгөөч. Өнөөдөр сурсанчлан гуйлт, залбирал, зуучлан залбирал, талархал дотроос үргэлжлүүлэн залбирсаар байдаг тэр хүмүүсийг босгож өгөөч гэж залбирч. Онцгойлоод эзэн та үр дүнгийн чуулганы ирчүүдийг та залбирагчд болгож өгөөч. Эзэн энэ амьдрал дээр гэр бүлээ, үр хүүхдүүдээ эзэн таны замаар дагуулan явах гэж зүтгэж байхад эзэн та өөрөө бидний хөтлөн дагуулаач. Үүний тулд эзэн минь ээ танаас залбирэн гуйх тэр зүрх сэтгэлээр биднийг дүүргэж өгөөч. Танаас зууран, танаас гуйж, танд талархаж, эзэн бас бие биенийхээ төлөө зуучлан залбирч, эзэн тантай ярилцаж, яг л энэ итгэлийн замыг туулахад минь та үр дүнгийн чуулганы ирчүүдийг та босгож, хөтөлж өгөөч гэж танаасаа залбирэн гуйж. Эзэн эндээс та яг л тэр таны өмнө нүрээрээ унан залбирч байсан Мосе шиг эзэн үнэхээр өвдгөн тэмээн тавхаа болтол таны өмнө өвдөг сүгдэн залбирч байсан Яаков шиг эзэн минь залбирагчдыг эзэн та босгож өгөөрэй гэж танаас залбирч. Үргэлжлүүлээд үр дүнгийн чуулганыхаа эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, ээж нар, эгч нарынхаа төлөө залбирэн гуйж үнэхээр таны үгэнд хэлсэнчлэн эзэн минь та гадаад байдлаар биш харин дотоод мөн чанараар танаас эмээгч тэр эмэгтэйгээс гардаг сайн үйлсээр та бүгдийг нь гойж өгөөрэй гэж танаас залбирч. Эзэн зохистой байдлаар хувцаслаж, зохистой байдлаар бие авч яваад харин дотроосоо гэрэлтсэн тэр хүмүүс болгож та биднийг эмэгтэйчүүдийг ба та өрөөж өгөөрэй гэж танаас залбирч. Эзэн бид охтуудаа дүүнараа ч гэсэн яг л ингэж сургахыг хүсэж байна эзэн. Яг энэ замаар та тэднийг хүмүүжүүлж. Учир нь өнөөдрийн нийгэм бол гаднаа гяланцаг дотроо паланцаг болсон нийгэм байна. Гаднаа гойж гангалж, чамирхаж, баярхахаас биш доторх зүйл нь үнэхээр хий хоосон байна. Энэ замаар бидний охид хүүхдүүд дүүнер маань яваасаа гэж бид нар хүсэхгүй баг. Харин эзэн яг л энэ дотроосоо гэрэлтсэн тэр эмэгтэй замаар бидний хүүхдүүдийг, охтуудыг, эмэгтэйчүүдийг эзэн та алхуулж өгөөрэй гэж танаас залбирэн гуйж байна. Эзэн тань талархаж байна. Үр дүнгийн чуулган бол таны үүсгэн байгуулсан таны гэр бүл үлээ. Эзэн энэ гэр бүлийн тэргүүн нь эзэн Есүс та билээ. Эзэн энэ чуулган дотор бид нар танд тааламжтайгаар бие авч явахын тулд эзэн өнөөдрийн сурсан үгсийг ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлэхэд та тусалж өгөөч гэж танаас залбирэн гуйж байна. Таньдаа талархаж бүх гуйл залбирлыг таньдаа өргөж Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн залбирч байна. Амен. Эзэн та бүгдийг өгөлтгөө. Амен. Баярлалаа.